За сайн байцгаана уу? Үгсийн сандрын ойлгохтой нэмэгдэхгүй байвал энэ бичлэгийг заавал үзээрэй. Миний холбоо үг зааж өгдөг. Бичлэгийн маань парт 3 орж байна. Даглын багш нь жоохон хурдтай уншаад явъя. Дараа нь удаан хэмнэлээр уншаад монголоор нь орчуулад явъя. Хамгийн сүүлд бүгдээрээ холбоо үгээ тогтоож авна шүү. 최근 배달 음식 시장의 선장과 함께 플라스틱 용기의 사용도 급증했다. 최근 배달 음식 시장의 선장과 함께 플라스틱 용기의 사용도 급증했다. Сүүлийн үед хүргэлтийн хоолны зах зээлийн өсөлт хөгжилтэй хамт пластик савны хэрэглээж хурдцтай өсөж байна. 배달 음식 이용자 한 명이 연간 사용한 배달 음식 용기가 1,300여 개, 무게는 10.8kg이나 되는 것으로 나타났다. 배달 음식 이용자 한 명이 연간 사용한 배달 음식 용기가 1,300여 개, 무게는 10.8kg이나 되는 것으로 나타났다. Нэг хүргэлтийн хоолны хэрэглэгчийн жилийн турш ашигласан хүргэлтийн хоолны сав 1300 гаруй, жин нь бүр 10.8 кг болсон судалгааны үр дүн гарсан. Сүүлийн өгүүлбэр 그러나 배달 음식에 사용되는 플라스틱의 재활용은 45% 정도밖에 되지 않아 플라스틱 용기를 대체할 수 있는 대체물의 개발이 시급하다. 그러나 배달 음식에 사용되는 플라스틱의 재활용은 45% 정도밖에 되지 않아 플라스틱 용기를 대체할 수 있는 대체물의 개발이 시급하다. Гэвч хүргэлтийн хоолнд ашиглагддаг пластикийн дахин боловсруулалт нь 45%-тай л байгаа бөгөөд пластик савыг орлуулах зүйлийг хөгжүүлэх нь яаралтай байна. За хариултыг хамтдаа харцгаая. Нэгдүгээрт 오직, ердөө. Хоёрдугаарт 겨우, арай ядаж, дөнгөж гэсэн утгатай үг байна. 무려, санснаас илүү. 오히려, эсэргээрээ. За тэгэхээр зөв хариулт бол мэдээж 무려, санснаас илүү, бодсноос илүү гэсэн утгатай үг бахнэ. Авдугаар таслаас бидний сурч авах холбоо үг бол 배달 음식, хүргэлтийн хоол. 플라스틱 용기, 플라스틱 сав. 이용자 한 명, нэг хэрэглэгч. 연간 사용하다. 연 гэдэг нь өөрөө бүтэн нэг жилийг хэлж байгаа. Тэгэхээр жилийн турш хэрэглэх. 대체물의 개발. 대체 гэдэг нь өөрөө орлуулах гэсэн утгатай. 물 гэдэг нь 물건 гэсэн үгний эхний үе явж байна. Тэгэхээр орлуулах зүйлийг 개발 зохион бүтээх, хөгжүүлэх. Орлуулах зүйлийг хөгжүүлэх гэсэн утгатай холбоог үүсэж байна. Ингээд бүгдээрээ дараагийн дасгалаар уулзцгаая.